шинээр гэр оруулалтыг орон сууцжуулах тохиолдолд ерөөсөө өндөр давхар огт өгөхгүй. Дандаа энэ амны одоо орон сууцны хаусны юм төсөл байдлаар энэ гэр оруулалтыг цаашаа явахгүй. Энэ чинь өөрөө ямар ч эрэлт нийлүүлэлтийг нийцэхгүй юм руу ингээд харанхуй ангал руу явж шít. Цаашаа энэ Улаанбаатар хотын гэр оруулалтыг орон сууцжуулах, гэр оруулалтыг дахин төлөвлөхийн төлөвлөлтийнхөө төлөвлөлтөн дээр дахиж эргэж хараад өндөр барилгын зөвшөөрөл өгөхгүй. Одоо хамгийн дээдл нэг 5 давхар өгд юм уу. Тэгээд тэрнээс цаашаа ерөөсөө дандаа амны орон сууцны юм төлөвлөлтүүд ялангуяа Дэнжин мянга хайлаас Чингэлтэй 3-4 дугаар оруулалтын хар 1-р оруулалтын хар гэдэг нөгөө ийм өндөр харуулцтай ийм газруудаа дандаа ийм байдлаар төлөвлөлтийн ийм одоо дээд хязгаарыг иргэдийн хурлаараа ингээд оруулж механикаар ингээд зохицуулж явах. Тэгээ энэ дээр орон сууцны бодлогын газар ипотекийн бүтээгдэхүүнийг одоо цаашаа чиглэлийг нь хэдүүлээ залуурдаж гэр оруулалтыг орон сууцжуулах төсөл хөтөлбөр дээр амны орон сууцны одоо төсөл хөтөлбөрт орсон шалгарсан аж ахуй нэгжүүдэд өгдөг ийм нийслэлийн ипотекийн ийм шин журмуудыг боловсруулах ийм бодлогын баримтчгуудыг яралтай гаргаж ирээ. Чөлөө дундалтаараа хэдүүлээ яваад байгаа байхгүй. Одоо тэр Дэнжин мянга зангыг бол аимшигын юу болгочлоо шүү дээ. Бетонын ширэнг. Хэдүүлээ яриалсан энэ натур худалдааны төв орчим чи ерөөсөө аимшигын бетонын ширэнг. Тэгээ ямар ч нэгдсэн төлөвлөлт байхгүй. Тахиралдаж мөхрөлж чад нэг юм юу руу очдөг, нэг айл гэрлүүг ордог, үүдэндээ зогсоол байхгүй. Одоо энэ Дэнжин мянгаыг ингээд 50 туулаа. Одоо яг энэ хэсэг дээр хэдүүлээ Дэнжин мянгатай тэр гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд нь аль хүртэл яваа зогсох юм. Тэр хүртэл зогсоод дараагийн юмнуудаа шийдэе.